Бүх зүйл Бурханаас эхлэлтэй. Америкийн нэгдсэн улсын Вашингтон ДС хот дахь Энэрл Христийн Монгол чуулган зорилгоор удирдуулсан амьдрал номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлэнд хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. За бид нар ингээд зорилгоор удирдуулсан амьдрал гэдэг ном үзэж байгаа. За тэгээд энэ номны одоо 30 дугаар бүлгийг 2 дугаар хэсгийг үзэх гэж байна. Тэгээд бид нар одоо би ер нь нэг үндсэн гол одоо агуулгыг дахин давтан ярьж байгаа. За тэгээд яг яагаад давтаж яриад байгаа вэ гэвэл ер нь бид нар бүгдээрээ одоо нэг тодорхой хугацааны дараагаар яг одоо юу үзэж юу сурснаа мартна. Тэгэхээр яагаад энийг дахин давтаж хэлээд байгаа вэ гэвэл яг одоо ингээд хичээл болгоноос сурсан юмнаас та нарт үлддэггүй маа гэхэд нөгөө нэг ер нь амьдралын утга учирын тухай үндсэн агуулгыг дахин давтаж хэлээд байгаа маань одоо ингээд жилийн дараа 2 жилийн дараа эсвэл одоо үлдсэн амьдралын чинь туршид таны сэтгэлд одоо үлдэх нэг одоо хэсэг болгож үлдээхийн тулд дахин давтаж хэлж байгаамаа. За тэгээ бид нар юу гэж үзэж байгаа бэ энэ номон дээрээс гэхлээр за энэ ертөнцийн дээр амьдарч байгаа хүн нэг бүрийг бурхан төлөвлөж байгаад авчирсан. За тэгээд одоо итгэдэгч бай, итгэдэггүйч бай хүн нэг бүрийг бурхан өөрийн зорилгын төлөө хэрэгэлдэг. За бид нар бурханд яаж хэрэглэгддэг юм бэ гэхлээр одоо хүн болгон одоо энэ ертөнцид нэг цоошин бүтээл юм. Тэгээд та энэ ертөнцид цоошин бүтээл болж ирээд энэ ертөнцид амьдрах хугацаанд та энэ ертөнцид өөрийн байгаа дүр төрхийн дагуу нэгэн өөрчлөлтийг, шинжлэлтийг авчирдаг. Тэгээд бурхан таныг өөрөөр хэлбэл та яг ямар хэлбэртэй хүн байна, яг түүгээр танил хэрэгэлдэг гэсэн үг. Тийм ээ? Одоо бурхан одоо ингээд нэг том эвлүүлдэг пазл тийм ээ. Одоо зураг эвлүүлж байна гэвэл хүн нэг бүр тэр пазлын нэг ширхэг юм аа. За тэр пазлын нэг ширхгүйгээр зураг бүтэн болохгүй. Пазлын нэг ширхэг нь гав ганцаараа байхдаа бас өөрийнх нь утга учир олдохгүй тийм ээ. Бүгдээрээ нийтдээ яг хүн нэг бүр бурханы төлөө бурханаар бүтээгдсэн бас бурханы зорилгын төлөө хэрэглэгдэж байгаамаа. Тэгэхээр бидний амьдралын утга учир гэдэг бол бидний энэ ертөнцид хийж байгаа, бүтээж байгаа зүйлсээс илүүгээр яг үнэндээ та хувь хүний хувьд хэн байна? Яг тэр нөлөөгөө амьдрах хугацаанд эргэн тойрныхоо хүмүүст үргэлж түгээж байдаг юм аа. Тэгээ би саяхан бас нэг юм болж уншсан. Тэгээд юу вэ гэхлээр ингэдэг гинэ. За одоо ингээд жишээлбэл ингээд хурцаа бит хоёр одоо ингээд танил байна тийм ээ. За тэгээд одоо хурцаа ямар байгаа нь хувь хүний хувьд ямар байгаа нь одоо юу гэдэг юм бэ? Хурцаад одоо ингээд айгүй их баяртай үйл явдал тохиолдлоо гэж бодъё тийм ээ. За хурцаад амар айгүй тийм баяр хөөртэй үйл явдал тохиолдоод за тэгэхээр одоо би хурцааг таньж байгаа юм чинь юу болдгоо гэхлээр би хурцаад баяр хөөртэй болсноос болоод миний баяр хөөр 15% нэмэгддэг гинэ. Тийм ээ? За тэгвэл одоо миний өөр нэг найз ерөөсө хурцааг танихгүй зөвхөн надтай найз тийм ээ. Тэгэхээр хурцаа баяр хөөртэй болсноос болоод миний баяр хөөр 15% нэмэгддэг. Хурцааг танихгүй мөртлөө надтай харилцаж байгаа миний өөр нэг найзын баяр хөөр 10% нэмэгддэг гинэ. Тэгэд одоо манай найзын найз одоо бүр хурцааг мэдэхгүй тийм ээ. Намайг ч мэдэхгүй байж болно тийм ээ. Тэгээд манай найзын баяр хөөр бол 5.6% орчмоор нэмэгддэг гинэ. Тэгэхээр ойлгож байна. Хурцаа баяр хөөртэй болсноос болоод миний баяр хөөр 15% нэмэгддэг. Тэгвэл хурцааг танихгүй
хурцааг танихгүй, хурцаатай харилцахгүй байгаа миний найзын баяр хөөр 10% нэмэгдэнэ. Манай найзын найз нь баяр хөөр 5.6% нэмэгддэг. Тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэг хүн эргэнд хоорондоо ямар нөлөө авчирч байгааг одоо ингээд нэг харуулсан ийм судалгаа байгаа байхгүй нь одоо бүр хоёр эрдэмтэн хийсэн судалгаа байлаа. Тэгээ яг түүнтэй ижилхэн хурцаагийн баяр хөөр биш, хурцаагийн сэтгэлийн гутрал, эсвэл хурцаа их ууртай муухай хайштай хүн байж болно тийм ээ. Тэгвэл тэр нь бас яг л надад тэр 15%, миний найзад 10%, миний найзын найзад 5.6% гихчлэн үргэлж нөлөөлж байдаг гэсэн үг. Тэгэхээр үүгээр бид нар юу хэлэх гээд байна гэхэлэр бид нар өөрсдөө мэдчихвэсэн мэдэхгүй ч байсан. Бид нар бурхны гарт хэрэглэгдэж байдаг. Бурхан биднийг хүн нэг бүрийг хэрэгжилж байдаг. Тэгээд юугаар хэрэгэлдэг вэ гэхэлэр бидний яг хувь хүний хувьд хэн байгаа тэр дүр төрхөөр. Тийм учраас бурхан биднэрт одоо өөрийн хүмүүст, өөрийн итгэгч хүмүүст юу гэж тушаал өгсөн бэ гэхэлэр чи энэ дэлхийн гэрэл, энэ газрын давс, энэ уулан дээр барьсан хот бай гэсэн. Тэгээ яаж одоо би эргэн тойронд энэ дэлхийн гэрэл байдсан бэ гэхэлэр чи эзэн бурханаа бүх зүрх сэтгэлээсээ харил, хөршийгөө өөрийн адил харил гэсэн. Тэгэхээр би хэрв одоо ингээд би энэ хувь хүний хувьд энэ ертөнцид төрөөд амьдрах хугацаанд миний амьдрах хугацааны урт биш, миний эргэн тойрондоо авчирч байгаа нөлөөний чанарал миний амьдралыг илэрхийлдэг гэсэн үг. Тийм ээ? Тэгээд яаж би одоо эргэн тойрондоо тийм хүчтэй нөлөө үзүүлдэг, тийм ээ? Эргэн тойрондоо одоо тэгж одоо бурханд хамгийн сайнаар хэрэглэгдэх вэ? Яаж эргэн тойронд хамгийн сайн нөлөөг авчрах вэ гэвэл би хайраар дүүрэн хүн байгаа нөхцөлд л яг тэр бурхныг хүсэж байгаа тэр энэ дэлхийн гэрэл, газрын давс болж ашиглагддаг гэсэн үг. Тийм учраас Библийг бүхэлд нь уншвал ерөөсөө тийм ээ чи эзэн бурхнаа бүх зүрх сэтгэлээсээ хайрл, хөршийгөө өөрийн адил хайрл гэж байгаа. Тэгэхээр одоо бид нар энэ номуудын турш юу гэж үзэж байна гэвэл за одоо ингээд бурхан намайг энэ ертөнцид авчираад миний амьдралд одоо ингээд 472 хүнийг бодож байгаад авчирч тавьсан. Тэгэхээр би бурханд хэрхэн үйлчлдэг юм бэ? Бурханд би хэрхэн хэрэглэгддэг юм бэ гэхлээр би тэр 472 хүнд тэр хүн надад сайнаар хандна уу, муугаар хандна уу, тийм ээ? Тэрнээс үл хамааран би тэр 472 хүнд хайраар хандахыг л хандаж байх юм бол би бурханд хамгийн сайнаар хэрэглэгдэж байна гэсэн үг. Тийм ээ? Одоо миний бурханд үйлчилж байгаа хамгийн агуу үйлчлэл бол ерөөсөө л энэ юм аа. Тийм ээ? За бид нар хайр гэхлээр одоо аюу хэцүү. Ер нь нөгөө тийм үг байдаг шүү дээ. Одоо хүн төрлөختнийг хайрлах аюу амархан гинэ. Тэгсэн мөртлөө хүнийг хайрлах аюу хэцүү. Одоо ингээд хүн төрлөختөнд би нийтд ард түмэндээ аймаар хайртай гэдэг гэж хэлэх бол аюу амархан. Тийм ээ? Хүн төрлөختөнд аймаар хайртай. Тэгээд одоо би ер нь манай нэг найз одоо ингээд бид нар ингээд салфетик аваад хэрэглэхээр аюу том салфетик хэрэглээ чи багыг хэрэглэ. Яагаад вэ гэхээр чи их цаас хэрэглээд энэ одоо хүн төрлөختөндөө зориулагдсан энэ гаригийн одоо гаригаа чи хайрлахгүй байна гэдэг тийм ээ. Өөрөөр хэлбэл одоо манай найзын хөндлөнгөөс харуул салфетик хайрлаж байгаагаараа энэ хүн төрлөختнийг энэ амьдарч байгаа гаригаа аюу хайрлаж штэ тийм ээ. Яг ийм үзэл санаа байж болно байдаг тийм ээ. Бас үнэхээр бас тодорхой хэмжээнд үнэн. Гэхдээ хүн төрлөختнийг хайрлах амархан, харин хүнийг хайрлах хэцүү. Тийм учраас эхнэр нөхөр хоорондын харилцаа дандаа асуудал байна. Яагаад вэ? Бид нар хүн төрлөختнийг хайрлаж чадаад байгаа юм шиг мөртлөө хажууд байгаа хүнээ хайрлаж чаддаг. Тэгэхээр бид нар одоо тэр хайрлна гэдэг үгийг хичнээн өндрөөр тунхаглаа ч гэсэн одоо хайрлах хамгийн энгийн хэлбэрийг бид нар юу гэж ярьж байгаа вэ? Хажууд байгаа хүнийг хар, сонс, ойлго, байгаагаар нь хүлээж авахыг хичээ. Тийм ээ? Энэ бол бидний одоо хайрын хамгийн анхны одоо цагаан толгойн үсгүүдийн хамгийн анхны үсгүүд юм аа. Би бинийгээ гүйцэд сонсдог. Би бинийгээ анхаардаг. Би биендээ сэтгэл тавьдаг. Тийм ээ? Тэгэхээр бид нар бол
Энэ 472 хүннийг бүрийг би сонсдог, анхаардаг, хойноос нь сэтгэл гаргадаг. Тийм ээ? Надаа яаж харьцаж байгаагаас үл хамааран би тэр хүннийг бүрийг хүндэлдэг. Ийм л байх юм бол одоо миний бурханд үйлчлж байгаа үйлчлэл хамгийн сайн үйлчлэл явагдаж байна. Бас бурхан намайг энэ ертөнцид авчирсан тэр зорилго нь хамгийн сайнаар биелж байна гэсэн. Ягаад гэвэл би тэр эргэн тойрондоо би юу түгээгээд байна? Би гэрэл түгээгээд байна шүү дээ. Би хайр түгээгээд байна. Тэгэхээр энийг л бурхан хүсдэг гэсэн үг бидний амьдралаас, тийм ээ. За тэгээд бид нар одоо энэ хүний амьдралд 5 зорилго байгаа гэж үзэж байгаа, тийм ээ. За энэ 5 зорилго маань одоо яг түрүүчийн тэр Библийн ишлэлээс эзэн бурханаа бүх зүрх сэтгэлээсээ хайрл, өршийг өөрийн адил хайрл гэдэг энэ ишлэл дээр л бичигдсэн. За энэ 5 зорилгын тийм ээ 3 нь бидний бурхантай харилцааг зохицуулж байгаа, 2 нь бидний хүмүүстэй харилцааг зохицуулж байгаа. Тийм ээ. Бидний хамгийн ихний зорилго юу вэ? Бурхан тантай 24 цаг хамт байдаг. Та нар 24 цаг тантай хамт байдаг. Бурхантай хамт амьдраарай гэж. Энэ бол миний бурхантай харилцааг зааж штэ. За дараа нь бас одоо бурхантай харилцаан дээр юг зааж байгаа вэ гэхээр чи тэр нөгөө нэг одоо чиний өнөөдрийн байгаа дүр төрх бол нүгэлтэй гимтэй дүр төрх юм аа. Тэгэхээр чи одоо энэ өнгөрч байгаа амьдралын туршид энэ дүр төрхөөрөө биш харин Христтэй адил болж өөрчлөгдөө гэж. Дахиад миний бурхантай харилцаа. Одоо бид нар 4 дахь зорилгыг үзэж байна. 4 дахь зорилго маань юу вэ гэхээр чи эзэнд үйлчлэхийн тулд бүтээгдсэн юм аа гэж. Тэгэхээр бидний амьдралд өгөгдсөн 5 зорилгын 3 нь миний бурхантай харилцааг зааж байна. Нөгөө 2 зорилго нь болохоор за чи бурханы гэр бүлийн гишүүдэд тэ амьдралаа хуваалцаж амьдр. Тэр хүмүүс хайраар ханд гэсэн. Энэ бол бидний амьдралын одоо 2 дахь зорилго байсан. Тэгээ энэ бол бас бидний хүмүүстэй харилцааг зохицуулж өгч байгаа. Бидний хамгийн сүүлчийн зорилго болов бурханы сайн мэдээг итгэдэггүй хүмүүст түгээж амьдрах гэж. Тэгэхээр дахиад хүнтэй харилцааг зааж байгаа юм аа. Тэгэхээр одоо бид нар 4 дахь зорилго буюу бид нар бурханд үйлчлэхийн тулд бүтээгдсэн юм аа гэдгийг үзэж байгаа. Тэгээ бид нар одоо 30 дугаар өдөрт бурханд үйлчлэхээр хэлбэршүүлэгдсэн. Тийм ээ. Бидний хүн нэг бүр өөр хэлбэртэй. Тийм ээ. Бид нар зөвхөн одоо гаднаас харагдах тэр царай зүсний хэлбэрийг яриаггүй шүү дээ. Гаднаас харагдах царай зүсээрээч өөр тэгтээ хамгийн том бидний хоорондын өөр байдлууд болвол бидний оюун санаа, бидний сүнс, зан төрх бүгд өөр хэлбэртэй бүтээгдсэн юм аа. Тэгэхээр тэр хэлбэрүүдийг анхны хэлбэрийг бурхан өгөөд тэгээд дараа нь амьдрал тохиолдох үйл явцуудыг дамжуулаад бурхан надад өгсөн тэр анхны хэлбэрээ улам хэлбэршүүлдэг. Тийм ээ. Анхнаасаа намайг ямар байгаасаа гэж хүссэн яг түүнд тохирсон төрлөх зүйлсүүдийг надад өгдөг. Бас миний амьдралын үйл явцуудаар дамжуулаад тэр анхны бурхан намайг яг ямар хэлбэртэй байлгамаар байна. Тэр хэлбэрүүдэд улам төгөлдржүүлж хөгжүүлдэг гэсэн. Тэгэхээр бид нар одоо 30 дугаар өдөрт буюу бурханд үйлчлэхээр хэлбэршүүлэгдсэн гэдэг хичээл үзэж байгаа. За тэгээд өнгөрсөн 7 хоногт үзэж дууссан хэсгээ хүртэл уншъя. Тэгээд за бурханд үйлчлэхээр хэлбэршүүлэгдсэн. Йов 18 таны мотор надад хэлбэр дүр суруулж намайг бүтээсэн гэсэн. Исая 43-ын 21 өөрийнхөө төлөө миний хэлбэршүүлсэн хүмүүс миний алдрыг тунхаглана гэсэн. Та бурханд үйлчлэхээр хэлбэршүүлэгдсэн. Бурхан энэ дэлхий дээрх бүтээгдсэн бүтээл нэг бүрийг өөр онцгой чадвартай байхаар бүтээсэн. Зарим амьтад гүйж, зарим нь дэвхэрдэг, зарим нь усанд сэлж, зарим нь нүх ухаж үүрлдэг, зарим нь нисдэг. Бурханы хэлбэршүүлсний дагуу амьтан тус бүр өөрийн үүргийг гүйцэтгэдэг. Хүмүүс ч мөн адилхан. Бидний хүн нэг бүр тодорхой зүйлсийг хийхийн тулд давтагдшгүй онцгой байдлаар төлөвлөгдөж хэлбэршүүлэгдсэн ажээ. Аливаа шинэ барилгыг барихаас өмнө архитекторууд энэ байшинг ямар зорилгоор барих вэ? Юунд ашиглагдах билээ хэмээн эхлээд асууж
Юунд хэрэглэгдэх гэж байгаагаас шалтгаалan тухайн барилга байшингийн ерөнхий хэлбэр загварыг тодорхойлдог. Бурхан таныг бүтээхээс өмнө таныг энэ дэлхий дээр ямар үүрэг гүйцэтгэх ёстойг шийдчихсэн байсан. Тэрээр таныг өөртөө яг яаж үйлчлүүлэхээр төлөвлөсөн. Тэр л төлөвлөгөөндөө тохируулан таныг хэлбэршүүлсэн. Та тодорхой үйлчлэлд зориулагдсан бүтээгдсэн учраас таны өнөөдрийн байгаа байдалтай нь яг тэр үйлчлэлд л тохирсон хэлбэртэй байна гэсэн үг. Библиэд Эфес 2:10-т бид бол сайн үлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн Бурхны урлал мөн хэмээн бичсэн ба англи хэлэнд шүлэг хэмээх үг нь урлал гэсэн грек үгнээс гаралтай ажээ. Та бол Бурхны гараар ганцхан хувь хийгдсэн гайхамшигтай урлал юм а. Та ямар нэг онцгой бодлогоогүйгээр нэгэн хэвэнд цутхан үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн биш, харин дахин давтагдашгүй цорын ганц гайхамшигт бүтээл билээ. Бурхан зөвхөн таны л хийж чадах үйлчлэлд зориулан таныг зориудаар тусгаалan бүтээсэн. Тэрээр таныг бүрдүүлсэн ДНХ-г ч онцгойлон найруулсан. Бурхан ийхүү жижиг нарийн зүйлсдч онцгой анхаарсныг Дэвид магтан дуулж, Дуулал 139-ийн 13-аас 14-д та миний дотор нарийн эмзэг эрхтнүүдийг бүтээн эхийн минь хэвлээд намайг нэхэн бүрдүүлжээ. Намайг ийм гайхамшигт нарийн бүтээсэн танд талархъя. Та үнэхээр гайхам бишрэн бүтээжээ гэж. Мөн магтан дууч Ethel Waters Бурхан хэрэгцээгүй дэмий зүйлс бүтээдэггүй хэмээсэн. Бурхан таныг энэ дэлхийд мэдлэхээс ч өмнө хэлбэрийг тань нарийн нямбай бүтээгээд зогсоогүй. Мөн таныг цаашд хэлбэршүүлэхэд туслуулахын тулд амьдралын тань өдөр бүрийг төлөвлөсөн ажээ. Энэ тухай Дэвид цааш нь Дуулал 139:16-д миний амьдралын өдөр бүр таны номонд бичигдсэн. Нэг ч өдөр нь болоогүй байхад мөч бүрэн төлөвлөгдсөн ажээ хэмээн үргэлжлүүлэн хэлжээ. Өөрөөр хэлбэл таны амьдрал тохиолдох нэг ч зүйл дэмий хоосон байдаггүй гэсэн үг. Бурхан эдгээр бүхэл зүйлсийг таныг бусдад болон өөртөө үйлчлүүлэх үйлчлэлд зориулан хэлбэршүүлэхэд ашигладаг. Бурхан юу ч дэмий үрдэггүй. Тэрээр таны чадвар, сонирхол, авьяас бэлэг, хувь хүнийд онцгой төрх хийгээд амьдралтанд тохиолдох зүйлс зэргийг өөрийнхөө алдрын төлөө хэрэглэхээр өгчээ. Эдгээр хүчин зүйлсийг таньж мэдж ойлгосноор таны амьдрал дахь Бурханы хүсэл юу болохыг та олж мэдэх боломжтой болно. Библиэд таныг гайхамшигтай нарийн нэгдмэл хэмээн бичсэний дагуу та бол маш олон хүчин зүйлс хийгээд өгөгдлүүдийн нийлмэл тул би таныг эдгээр хүчин зүйлсээс тавыг нь байнга санаж яваасаа хэмээн шэп гэсэн товчлолыг сонголоо. Энэхүү бүлэг болон дараагийн бүлэгт би эдгээр 5 зүйлсийг дэлгэрүүлж мөн өөрийгөө хэрхэн нээх танд зориулсан Бурханы төлөвлөгөөг хэрхэн ойлгож илрүүлэхийг тайлбарлах болно. Бурхан үйлчлэлд танд зориулж таныг хэрхэн хэлбэршүүлдэг вэ? Бурхан бидэнд ямар нэг даалгаврыг өгөхдөө түүнийг биелүүлж гүйцэтгэхэд хэрэгтэй бүхнийг бас хангаж өгдөг. Эдгээр хүчин зүйлсийг нэрлэвэл shape, S буюу spiritual gifts, тийм ээ, сүнслэг бэлэг авьяас. H буюу heart буюу зүрх сэтгэл, abilities, чадварууд, personality, хувь хүний мөн төрх, experience, амьдрал тохиолдох зүйлс зэрэг ажээ. Хамгийн нэгдүгээрх нь одоо S буюу spiritual gifts буюу одоо сүнслэг бэлэг авьяасны тухай суралцах гэж байна. За. Бурхан Христэд итгэгч хүн нэг бүрд үйлчлэлд нь хэрэгдэгдэх сүнслэг бэлэг авьяасуудыг өгдөг. Эдгээр нь түүнд үйлчлэхэд зориулагдсан Бурханы өгдөг чадварууд бөгөөд зөвхөн итгэгч хүмүүст л өгөгддөг. Тэгэхээр юу гэнэ? Одоо төрлөх авьяас чадвар биш, сүнслэг бэлэг авьяас гэдэг бол ямар зорилготой өгөгдөг вэ гэхээр Бурханд үйлчлэхэд зориулагдсан Бурхан танд өгдөг чадвар байх нэ. Гэхдээ тэр чадвар бол зөвхөн итгэгч хүнд л өгөгддөг гэж.
Тэгэхээр энэ бол миний төрөлхийн авьяас чадвар биш. Бурхан намайг итгэгч болсны дараагаар өөртөө үйлчлүүлэхийн тулд тодорхой авьяас чадварыг өгсөн байна. Энэ бол сүнслэг бэлэг авьяас юм аа. Одоо манай пастор нэг тийм жишээ ярьдаг байхгүй юу? Тэдний сүмд одоо нэг юм магтан дуулах дуртай нэг тийм эмэгтэй байсан гинэ. Тэгвэл ерөөсө бүр ингээд нөгөө солгоо хоолойтой гинэ. Ерөөсө тийм хөгжмийн авьяас чадвар байхгүй. Тэгээд нөгөө солгоо хоолойтой. Тэгээд нөгөө ингээд тэгсэн мөртлөө ингээд дуулах гээд байдаг. Тэгээд ингээд дуулах чадвар байдаггүй. Тэгээд ингээд болохгүй гэд чи одоо ингээд чадахгүй нэ гэд. Тэгээд нөгөө эмэгтэй явсаар байгаад тэг бүр аюу гой дуулдаг, аюу сайхан хөгжимддөг. Тэгээд бүр магтан дуу зохиодог эмэгтэй болсон гэдэг. Тэгээд манай пастор би одоо яг ямар дууг нь санахгүй. Нэг дууг тэр дууг энэ эмэгтэй зохиосон юм аа гэдэг. Тэгэхээр одоо яг саяны жишээ шиг байхгүй юу? Ухаандаа ингээд төрлөхөөсөө авьяас бэлэг Хүний сүнснээс ирэх билгүүдийг хүлээж авчдаг байхгүй. Тэ төрлөхөөс өгөгдсөн авьяас бэлэг биш, харин бурхан өөртөө үйлчлүүлэхийн тулд итгэгч хүнд өгсөн энэ одоо бэлэг авьяас сон. Тэгэхээр тэр саяны тэр эмэгтэйд бол тэр магтан дуулах, бас магтан дуу зохиох, хөгжимдөх авьяас бэлэг нь угаасаа байсангүй. Гэхдээ бурханы ариун сүнсээр дамжин тэр хүнд өгөгдсөн бэлэг авьяас байна. Тэгэхээр тэр хүний хувьд бол тэр одоо шинээр ирсэн тэр магтан дуулах авьяас бэлэг, магтан дуу зохиох энэ бол тэр сүнслэг бэлэг авьяас байж өгөгдсөн байх нэ гэж ойлгох нь. Библиэд 1-р Коринт 2:14 ариун сүнсгүй хүн бурханы сүнснээс ирэх бэлгүүдийг хүлээж авч чадахгүй гэжээ. Та эдгээр сүнслэг бэлгүүдийг өөрийн хүчээр юм уу эсвэл авах ёстой учраас авахгүй. Учир нь эдгээр нь бэлэг юм. Эдгээр сүнслэг бэлэг авьяас нь танд үзүүлсэн бурханы нэгүүлслийн илэрхийлэл ажээ. Эфес 4:7 Христ өөрийн бэлгүүдийг бидэнд өгөөмрөөр хуваан өгсөн гэсэн. Та яг ямар бэлэг авахыгаач бас сонгохгүй. Бурхан л танд яг ямар сүнслэг бэлэг авьяас өгөхөө шийддэг. Пол 1-р Коринт 12:11 эдгээр бэлгүүдийг ганцхан ариун сүнсэл хуваарлан өгдөг. Тэр л ганцаараа хүн нэг бүрт яг ямар бэлэг өгөхийг шийддэг хэмээн тайлбарласан байна. Бурхан аливааг дахин давтагдашгүй, онцгой байлгахыг хүсдэг учраас тэрээр хүн нэг бүрт өөр сүнсний бэлгийг өгдөг бөгөөд нэг хүнд бүхий л бэлгийг бас өгдөггүй ажээ. Хэрвээ танд сүнсний бүх бэлэг авьяас бүгд байх юм бол танд бусдын хэрэг гэж байхгүй болох ба энэ нь бидэнд нэг нэгнээ хайрлах, нэг нэгэндээ түшгэлдэг байх гэсэн бурханы зорилготой зөрчилдөх юм а. Танд өгсөн сүнсний бэлэг нь зөвхөн таны хувийн ашиг сонирхлын тулд бус, харин бусдын тусын тулд өгөгдсөн бөгөөд бусдын бэлэг авьяас ч гэсэн таны төлөө өгөгдсөн ажээ. Библиэд 1-р Коринт 12:11 бидний хүн нэг бүр өгөгдсөн сүнслэг бэлэг нь сүмд бүхэлдэн туслах бидний арга хэрэгсэл болох юм хэмээн бичигджээ. Ийхүү бурхан биднийг бие биедээ хэрэгтэй байхаар бүтээжээ. Бид сүнслэг бэлгүүдээ хамтдаа хэрэглүүл бүгдэд тустай аж. Хэрвээ бусд хүмүүс бэлэг авьяасаа хэрэглэхгүй бол та хохирч, та сүнслэг бэлгээ хэрэглэхгүй бол бусдыг хохироож байгаатай адил юм а. Тийм учраас л бидэнд сүнслэг бэлэг авьяасаа нээн илрүүл хөгжүүл гэсэн тушаалууд өгөгдсөн байна. Та сүнслэг бэлэг авьяасаа нээхэр хичээсэн үү? Нээж хэрэглэхгүй бол альва бэлэг нь ямар ч үн цэнгүй юм а. За одоо манай сүмд манай алтан түлхүүр ихч явдаг. За манай алтаа ихч хэрвээ ингээ гаднаас нь харуул ерөөс алтаа ихч бол тийм одоо юу гэдэг нөгөө нэг даруухан өгдөө цөөтэй тэгээд одоо ингээд сүмд орж ирээд тэр хойно л суuna. За тэгээд одоо хүний өмнө төрүүлж дуурахгүй тэгээд ер нь ингээд одоо нөгөө нэг одоо алтаагч хэдийн 66 67 хүрчихэж байгаа юм байна. За одоо ийм эмэгтэй байна. За тэгвэл одоо би бол одоо яг тэр алтаагчийн тэр сүнслэг тэр нэг бэлэг авьяасын бол би яг мэддэг. Тэгээ тэрний юу вэ гэхлээр
алтаагч бол ерөөсөө тэр хүмүүсийн төлөө залбирдаг. За мэдээж одоо ягаад би тэр сүнслэг бэлэг авьяас гэж байна гэхлээр ерөөсөө өмнө нь одоо алтаагч итгэгч биш байхдаа бол мэдээж тийм одоо залбирдаггүй байсан байгаа шүү дээ. За итгэгч болсны дараагаар одоо ингээд алтаагч бол ерөөсөө ингээд нэг зөөлхөн дуграад надаас ингээд заримдаа сүмийн хүмүүсийн тухай юм асуунд би ч одоо айгүй хэрэг дуртай хүн учраас ер нь ингээд сүм дотор болж байгаа үйл явдлуудыг ер нь жоохон мэдээд байдаг. Тэгэнгүүт надаас асуучаа тэр яасан гэнэ энэ ингэсэн юм аа. За би тэгвэл залбирая гэн. Тэгээ хэрвээ алтаагч залбирая гэж хэлж байгаа бол заавал залбирдаг. Тэр нь бүр баталгаатай. За тэгээд баг ингээд нөгөө нэг одоо Монголд архичнал гин ингээд тэр хүмүүс нь өөрийнх нь төлөө тэр алтаагчийн залбирч байгааг ерөөсөө мэдэхгүй. А гэтэл тэр айгүй олон хүний төлөө ингээд бүр байнга тасралтгүй залбирдаг. За энэ бол одоо бас ийм алтаагчд өгөгдсөн одоо бурхан өөртөө үйлчлүүлүүлэхээр тийм ээ итгэгч болсны дараа ариун сүнсээр дамжиж өгөгдсөн бэлэг авьяас байна. За би бас тэгээд яг алтаагчаас жоохон халдвар авчих шүү дээ. Тэр чинь нөгөө бид нар ч одоо биендээ халдвар өгөх гэж байгаа хүмүүс шүү дээ. Нэг сүм болоод тэгээд би бас алтаагчийг хараад одоо нэг өөртөө ямар зарчим одоо ингэ тогтоосон байл. За би хүний төлөө залбирна л гэж хэлсэн бол би заавал залбирна. Ерөөсөө би тийм ингэ залбирнаа гэчээд ингэж орхихгүй ээ. Ерөөсөө заавал залбирна. Ийм одоо ингэж шийдвэр би өөртөө гаргасан. Тэгээд би бүр тэрэн дээр би аягүй хичээдэг. За тэгээд өшөө бас нэг одоо ингэ би өөртөө ямар дүрм гаргасан байг бол за ингэ нэг өдрийн туршид одоо ингэ намайг амьдраад явж хахад хэн нэг хүн одоо над руу мессеж бичдэг юм уу, ярьдаг юм уу, эсвэл би таарлдаг юм уу, эсвэл зөв зүгээр ингээд санаанд орох юм бол би бас тэр хүний төлөө бас дандаа залбирдаг. Энэ үнийг би бас өөртөө одоо дүрм болгоод бас би үнээс зурч байгаа. Тэгээ би энэ нь бол ерөнхийдөө аягүй ажиллаад байгааг харахаар за энэ ч гэсэн одоо ингээд надад өгсөн бас нэг ийм бурхны нэг юм сүнслэг бэлэг байна. Энэ нь ажиллаж гин. Одоо ингээд хэрвээ минийх биш байсан бол ажиллахгүй байж болно шүү дээ. Би одоо ингэснэ гэчээд тэр нь ажиллахгүй байж болно шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл ийдгээр зүйлсийг бол сүнслэг бэлэг авьяас гэж хэлж байгаамаа гэж хэлж байгаа. За яг одоо ингээд олон христчнүүд дотор олон урсгал байна. За тэр олон урсгал дотроос одоо ингээд би одоо ингээд нөгөө иш үзүүлдэг бэлэг авьяастай л гэн би эдгээдэг бэлэг авьяастай л гэн тийм ээ. Тэгээд одоо иймэрхүү нөгөө нэг айгүй эд шидтэй хүмүүс бол айгүйх гарч ирж байгаа. За мэдээж бурхан одоо хүнд тийм бэлэг авьяас өгөхийг үгүйсэхгүй. Гэхдээ би бол яг одоо хувьчлан би бол ер нь тийм зүйлд нэг хитэгдэггүй. За би яагаад гэдгээ тайлбарлая. Одоо ингээд хэрвээ за одоо жишээлбэл манай Жакигийн зураг харагдсан. За одоо ингээд Жаки юу гэдэг юм бэ? Би одоо ингээд иш үзүүлдэг бэлэг авьяастай болцсон гэдэг. Тэгээ иш үзүүлдэг бэлэг авьяас гэхэлэр яах нь вэ? Би одоо ингээд амьдралд нэг асуудал гараад би одоо бурхнаас хариулт авч чадахгүй Жакигаас асуух нь шүү дээ. Тэгэхээр Жаки одоо ингэсэн ганцаахатай тэгсэн баруун тийш явсан чинь дээр юм аа гэж надад хэлэх нь шүү дээ. Одоо яг л ер нь Монголын шарын шашны мэргэлдэг хүмүүстэй адилхан одоо ийм хандлагад айгүйх бий болсон. За тэгээ би нэгдүгürt яагаад энд итгэдэггүй вэ гэвэл за бурхан бол миний аав. За хэрэг бурхан миний амьдралд ямар нэг зүйл хийх гэж байгаа бол тэрийг надад л хэлнэ. Тийм ээ. Одоо юу гэх вэ? Би ганц хүүтэй тийм ээ. Манай ганц хүү надаас ирээд аваа би одоо энэ сургуульд орох уу? Энэ нөгөөдлийнхэн сургуульд орох вэ? Одоо энийг би шийдэж чадахгүй байна. Яах юм бэ гэхлээр би одоо ингэх үү тийм ээ. За ер нь бол аав нь мэдж байгаа аль сургуульд орохыг чинь. Тэгэхдээ аав нь чамд хэлэхгүй ээ. Чи Жаки ихтэй уулзаар аав нь Жаки ихтэй хэлчихээ. Тэгээ Жаки их чинь чамд хэлэг гэж би хэлэх үү тийм ээ. Үгүй шүү дээ. Би өөрийнхөө хүүхдэд би өөрөө л хариулна. Тэм учраас би бол одоо энэ тэнд одоо ингээд янз бүрийн тийм нөгөө нэг иш үзүүлдэг гэдэг хүмүүс төр би хизээч очиж одоо амьдралын асуудал асуудаг. Яагаад гэвэл бурхан бол миний аав. Миний амьдралтай холбоотой зүйлийг бурхан надад л хэлнэ.
өөр нэг хүнд хэлээд тэр хүнээр дамжуулж хэлнэ гэдэг бол үгүй. Бас одоо тэр эдгээдэг бэлэг авиас эдэр гэдгийг ч гэсэн би бас одоо эмчилт биш болвол би бас тэгж итгэдэггүй. Яа тэгвэл бурхан намайг эмчлэх болвол өөрөө л эмчлээ шүү дээ. Тийм ээ? Энэ ганц зэрэг одоо ингэ манай хүүхэд надаас аав энд өвдөд байна. Энийг эдгээгээд өгөөч гэхлээр энэ манай хүүхэд олигтой гоохгүй байна. Манай хүүхдийн энэ гуйж байгаа гуйлт надад ерөөсөө хүрэхгүй байна. Би эдгэж өгөхгүй гэжсэн чинь Жаки ингээ гонгот Жакигийн гуйлтсаа над руу аягүй хүчтэй орж ирж шүү. За Жаки хэнийг эдгийг за тэрийг эдгээхгүй л ерөөсөө болохгүй юм байна шүү гэд ингэж ханддаг бурхан гэж байхгүй шүү дээ. Ийм элементүүд хаанаас орж ирээд дандаа энэ хүний зохиосон энэ хуурамч шүтэн шүтдэг шашингуудаас маш их гарч ирж байгаа. За ингэж хэллээгээд нэлээд том маргаан үсэх бах. За гэхдээ ер нь энд хавцаа ингээ орхио. За тэгээд миний хувьд одоо ялангуяа одоо Библиэлд бичгснээр сүнслэг бэлэг авиас гэдэг бол одоо түрүүчийн манай Алтай хичээн залбирлын шиг эсвэл тэр бурхныг магтахад зориулж тэр хүнд одоо өгсөн тэр угаасаа дуулж чаддгүй хүнд дуулах чадвар өгж байгаа эднэрийг болвол энэ бол сүнслэгээр ирж байгаа. Яадаг гинэ? Итгэгч хүнд бурханд үйлчлэхийн тулд өгөгдөж байгаа ийм сүнслэг үйлчлэлийн чадваруудыг л сүнслэг бэлэг авиас гэж байгаамаа гэж ойлгож байна. Цааш нь сүнслэг бэлгийн талаарх эдгээр гол үннийг мартснаас болж сүм чуулганд байнга зөрчил үүсч байдаг ба эдгээр нь сүнслэг бэлэгт атаархах болон сүнслэг бэлгийг бусдаас шаардах гэсэн хоёр зөрчил ажээ. Сүнслэг бэлэгт атаархах нь биднийг өөрсдийн сүнслэг бэлгийг бусдаа харьцуулан бурхны өөртөө өгснийг голж бусдын үйлчлэлийг харж атаархан барьцахад хүргэдэг. За одоо манай пастор бол амар гоё дуулна. За манай хин эднэр Сэли гэрэлт эднэр ирээд манай пастрын дуулахыг магтаалыг сонссон. За тэгээд бүр ингээд за би бол олигтой дуулж чадахгүй. Яг залуу малуудаа ингээд хүн чинь нөгөө нэг өөрөө өөртөө айгүй ихтгэлтэй байдаг ш. Тэр үед бол ер нь өөрийгөө би айгүй дуулаад байна л гэж боддог байсан. За тэгээд ер нь явж амьдраад харсан нэг олигтой дуулдаггүй гэдг нь одоо миний бодит байдал болж тодорсон. Тэгээд манай пастрын дуулж байгаа тэр одоо дуулах чадвар, тэр хоолой, тэр хөгжим тийм ээ одоо ингээд одоо манай уянгаа чинь хөгжим бүжиг төгссөн шүү дээ. Эхнэр нь. Тэгэд эхнэр нь нэг удаа ингээд бүр манайг нь дуулж байгааг сонсож байгаа. Манай үнэхээр гоё дуулдаг гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд тэр чинь зүгээр гоёос гадна тэр хөгжмөө мэдрэх тийм ээ тэр мэр болвол бүр үнэхээр одоо сайн гэж хэлж шít. Бүр мэрэгжлийн одоо хөгжимчин хүн. Тэгэхээр за тэр манайгийн тэр одоо авиас бэлэг бол үнэхээр сайхан. Тэгэхээр би одоо хараад ингээд атаарах уу жишээлбэл би ингэснэ ёо манай ийм гоё дуулдаг. Би заавал ийм дуулдаг болмоор байна. Би одоо дуулж ийн гэж ер нь ингээд гонгноод ах юм аа. Тэгээд яг манай шиг гоё дуулдаг болмоор байна гэд ингэж атаарах уу тийм ээ. За ингэж атаарах бол утгагүй юм аа гэдгийг хэлж байгаа. Тийм ээ сүнслэг бэлэгт атаарах нь биднийг өөрсдийн сүнслэг бэлгийг бусдынхтай харьцуулан бурхны өөр төгснийг голж бусдын үйлчлэлийг харж атаархан барьцахад хүргэдэг. За сүнслэг бэлгийг бусдаас шаардах нь бид бусдыг надтай адилхан бэлэг авьяастай, дуудлагатай хийж бүхэндээ над шиг халуун тэмүүлэлтэй байх ёстой хэмээн нэхэн шаардаж хэлснээр илэрдэг. За би бас одоо энэ ном судлал хийгээд бас ингээд хүмүүс тодорхой хэмжээнд ингэж зааж байгаагаа энийг ч гэсэн би надад бурхны өгсөн бэлэг авьяас гэж ойлгодог. Тэгэнгүүтээ тэгээд за би нөөдлөөс бол би үнэхээр дуртай хийдэг. Энэ одоо ном судлалыг бол би үнэхээр хиймээр байдаг. Тэгээд надад 3 жил явж байгаа хүмүүс ер нь мэдж байгаа. За би ер нь бол ингээд залхуу хүрээд байна. Эсвэл би одоо нэг ийм шоу үзэх ёстой болчлоо. Эсвэл миний бие өвдөд байна. Энэ 7 хоног алгасъя гэж ер нь би хязээч одоо тийм нэг юм хэлдэггүй хийдэг те. Яагаад гэвэл би өөр жинхнээс бүр айгүй дуртай байхгүй юу. Тэгэнгүүт би одоо ингээ өөрийгөө хараад
өөр хүний үйлчлэлийг харснаа энэ одоо ингээд үйлчлэл олигтой хийхгүй байна. Яг над шиг ингээд ямар ч цасч орж исэн, борооч орж исэн хийх хэрэгтэй байхгүй. Энэ үс тэгж хийхгүй байна. Тэгээд ер нь бол ингэж одоо үйлчлэл ингэж хийхгүй гэдэг ингээд өөрийгөө би айгүй мундаг хийж ийн гэж харангуйтаа бусд хүнийг яг тэгж шүүмжилж эхлэх нь юу болох нь сүнслэг бэлгийг бусдаас шаардаж буй хэрэг болох нэ. Тэгэхээр бид нар одоо нэг зарчимдar хатуу ойлгож авах хэрэгтэй. Нэгдүгээрт бид нар бусдын сүнслэг бэлэгт атаарах хэрэггүй. Яг бол бурхан яг танаар хийлэх гэж байгаа зүйлийг бурхан л танд өгж байгаа. Тэгээд бурхан харахтаа за энийг бол яг энэ хүн л хамгийн сайн хийж чаднаа. Яг үүний төлөө би чамайг хэлбэршүүлсэн юм аа. Гэт одоо тэр үйлчлэгийг өгж байгаа гэсэн үг. Тийм ээ. Одоо саяхан ингээд манай Сэлийн ирээд гэрэлт хоёр ирээд бас тэгээд Сэлийн намайг жаргал төв яднэр ирээд тэгээд Сэлийн намайг амар магтваа. Тэгээд Сэлийн намайг юу гэж магтаж ийн гэхэлэр ингээд нөгөө ном момоо заахта яг ингээ өөрийнхөө амьдралын туршлага дээрээс айгүй их заадгаа гэл тийм ээ. Тэгээд нэрээ би одоо ингээд ном ингээ хийсвэр цээжилчээд ярьдаггүй. Тэгээд ихэнх нь одоо надад тохиолдсон байна. Тэгээ би энийг харахлаараа одоо яг Сэлийн магтаалд баярлж байна. Тэгэхдээ нөгөө талаас бурхны хэлбэршүүлэлт гэдэг чинь яг ийм л юм байна. Тийм ээ. Одоо ингээд миний амьдрал одоо сайн муу зүйлсүүдийг ер нь бол одоо нэг хүн тохиолдохоос арай их хуваар ер нь надад тохиолдсон байна. Ер нь би өөрийнхөө амьдралыг харвал бүтэлтэй бүтлгүүдэл тэр одоо сайн муу бүх зүйлс ер нь бол би одоо ингээд энэ хичээл дээр ч гэсэн ер нь одоо ичгүүгээр хэлдэг. Ер нь бол би хүний хийж болох бүхэл буруу муухай зүйлсүүдийг хийсэн тийм ээ. Хулгай хийж үзсэн тийм ээ. Одоо буруу зөрүү юм зөндөө хийсэн тийм ээ. Худлаа ярих тийм ээ. Хүн гүтгэх, хорон санаа гаргах тийм ээ. Бүгдийг л би яг өөрөө л хийж үзсэн. Тийм ээ. Тэгэхээр одоо нөгөө нэг энэ ном дээр гарч байгаа зүйлсийг ярихдаа энэ ингэж байгаа шүү гэж би ерөөсөө яриад байгаа юм биш. Энд чинь яг ийм байдаг юм аа тийм ээ. Би одоо тэр сүнслэг бэлэгт атаархаад үзсэн, сүнслэг бэлгийг бусдаас шаардаад үзсэн л байхгүй юу. Магадгүй нүдэн дээр ил харагдаагүй байж болно. Би цаанаа аюусаа нуусан байж болно шүү дээ. Тэгэхээр бурхан намайг одоо нэг хүний амьдрал тохиолдохоос арай их зүйлсүүдийг миний амьдрал тохиолдуулаад тэр хэлбрээр нь тэр одоо туршлагаар нь намайг хэрглэж байна л гэж би харж байна тийм ээ. Тэгэхээр таны үйлчлэл бол зөвхөн таны л үйлчлэл байна. Өөр хүний үйлчлэлийг бол бурхан яг л тэр хүнд л өгсөн тэр л үйлчлэл нь байгаа. Тэгэхээр би тэр хүний үйлчлэлтэй өөрийгөө харьцуулаад ингэж үйлчлэлгүй маа таанаас өстэй ингэж үйлчлэн шүү гэж одоо их хэрхэх шаардлагагүй. Эсвэл тэр өөр хүний үйлчлэлийг хараад ямар гоё юм бэ? Би энэ шиг болмоор байна гэж атаархах хэрэггүй. Яг хөө мэдээж одоо бид нар бүгдээрээ бие биенээс миний түрүүчийн хэлдэг шиг алтайгчийн залбирлаас хараад миний залбирлын одоо амьдрал бас нэг өөрчлөлт гарч ийн штэ. Тэгэхээр би үүгээр дамжуулаад бие биенээсээ бид нар одоо тийм одоо үлгэр дуурайл авч болно. Гэхдээ энэ атаархал дээр үндэслэх ёсгүй юм шүү гэдгийг хэлж байна. Хүн заримдаа өөрт нь өгөгдсөн байж гараа би энэ дэр нэг библийн ишлэл орхисон байна. Библиэд 1-р Коринт 12-ын 5-д сүмд ялгаатай үйлчлэлүүд байдагч бид нэг л эзэнд үйлчилж байгаа. Тийм ээ. За одоо сүм цэвэрлэдэг хүн байна. За хүүхдүүдэд үйлчлдэг хүн байна. Хүүхдүүд хардаг хүн байна. За хоол хийдэг хүн байна. За номлодог хүн байна. Магтан доолдог хүн байна. Сандал ширээ засдаг хүн байна. Тийм ээ. Хог хайдаг хүн байна. Бүгдээрээ л үйлчлээд байгаа. Тэгэхээр үйлчлэлүүд нь ялгаатай байдагч бид нэг л эзэнд үйлчилж байгаа. Тийм ээ. Тэгээд бурхан биднийг харахтаа энэ одоо энэ ган зөрөг айгүй мундаг том үйлчлэл хийж гин. Энэ одоо мандлам айгүй жоохон үйлчлэл хийж гин гэж юусоо хардаггүй. Бид нар нэг зүйлийг дахин ярьж байгаа. Бурхан бидний юу хийж байгаад юусоо тэр нь бурханд хамгийн чухал байдаггүй. Яагаад хийж байгаа? Яаж хийж байгаа л чухал байдаг.
Тийм ээ. Магадгүй сүмд тэр одоо он жил дараалан тэр сүмийн хогийг тууштайгаар цэвэрлж тэр жорлонгуудыг хичээнгүүлэн цэвэрлээ тэр хогийг хайж байгаа хүний сэтгэлийг харахад энэ хүн үнэхээр эзэнд үйлчилж байгаа сэтгэл байвал магадгүй магтандуулж байгаа, магадгүй номлож байгаа, магадгүй хүүхдэд үйлчилж байгаа хүнээс илүүгээр тэр хүний үйлчлэл Бурхныг баярлуулах үндэстэй. Тийм ээ. Юу хийж байгаа нь биш, яагаад хийж байгаа нь, яаж хийж байгаа нь л Бурханд илүү чухал байд юм аа гэж хэлж. Хүн заримдаа өөрт нь өгдсөн сүнслэг бэлэг авьяасыг хит их өргөмжлөн үйлчлэлд зориулан Бурхны таныг хэлбэршүүлдэг, бусд хүчин зүйлсийг хайхархаа болдог. Таны сүнслэг бэлэг авьяас нь үйлчлэлд танд зориулсан Бурхны хүслийг таньж мэдэх зөвхөн нэг л түлхүүр нь таны бэлэг авьяаснаас гадна ахаа 4 хүчин зүйлс байгааг бүү мартагдун гэж. За цааш нь одоо бид нар ингээд shape гэдэг үгийн хамгийн нэгдүгээр үсэг нь S үсэг байсан. Тэр нь spiritual gifts. За хоёр дахь нь буюу heart. За энэ зүрх сэтгэлээ сонсох нь одоо ингээд бид нар энэ shape гэдэг үгийн эхний хоёрыг одоо энэ 30 дугаар бүлэг дээр үзэж байгаамаа. За зүрх сэтгэлээ сонсох нь Библиэд зүрх сэтгэл гэдэг үгийг танд байгаа хүсэл, итгэл найдвар, сонирхол, амбиц, мөрөөдөл хийгээд хайрлан энэрх сэтгэлийн цогцыг дүрслэн хэрэгэлдэг. Таны зүрх сэтгэл нь хийх дуртай зүйлс болон хамгийн их санаа тавьдаг зүйлсийн тань гол сэтэл байдаг. Орчин цагт би чамд бүх зүрх сэтгэлээрээ хайртай гэдэг үгийг мөн л ийн утгаар хэрэгэлсээр байна. Библиэд Сургаалт өгс 27-гийн 19-д хүн царайгаа усны мандалд харахын адил хүмүүний зүрх түүний дүр төрхийг харуулна гэжээ. Таны зүрх сэтгэл жинхэнэ таныг бусд хүмүүс таныг хэн гэж бодож байгааг бос эсвэл тухайн нөхцөл байдал таныг хэн байлгаж байгааг ч биш. Та жинхнээсээ хэн болохыг тань илэрхийлдэг. Тийм ээ. Юг нэ дахиад сонстоо. Таны зүрх сэтгэл таныг жинхнээсээ хэн болохыг тань илэрхийлдэг. Тэрнээс бусд хүмүүс таныг хэн гэж бодож байгаа нь биш. Тухайн нөхцөл байдал таныг хэн байлгаж байгаа нь ч биш. Харин таны жинхнээсээ хэн гэдэг бол таны зүрх сэтгэл юм аа. Таны зүрх сэтгэл таныг яагаад тийм үгс хэлж байгааг, таны сэтгэл санаа яагаад ийм байгааг, та яагаад тухайн үйлдэлүүдийг хийж байгааг тодорхойлдог гэсэн үг. Хүн нэг бүрийн зүрхний цохилт дахин давтагдшгүй онцгой байдаг. Бид бусдаас өөр цор ганц хэлбэрийн хурууны хээ, нүдний торлог бүрхөвчний хээ болон дуу хоолойны өнгөтэй байдаг шиг бидний зүрхний цохилтч өөр өөрөөр цохилдог. Өнгөрсөн бүхий л цаг хугацаанд амьдарч байсан тэр бүм хүн дотроос хинэнч яг таних шиг зүрхний цохилттой байгаагүй гэдэг нь гайхалтай биш гэж үү? Яг үүнтэй адилаар бидэнд сонирхолтой тодорхой сэдэв, үйл явдал, нөхцөл байдлын тухай бодох үед догдолдог онцгой сэтгэл хөдлөлийн зүрхний цохилтыг Бурхан бидний хүн нэг бүрт өгсөн. Бид зарим зүйлсийг зөнгөөрөө сонирхон анхаарах мөртлөө зарим зүйлс төдийлөн сэтгэл хөдөлдөггүй. Тэдгээр зүйлсэл таны үйлчлэх чиглэл байх боломжтой гэж. За юу нэ өөрөөр хэлбэл за одоо бид нар Бурханд хэрхэн үйлчлэх тухай яаж байгаа шүү дээ. Хамгийн эхлээд бид нар сүнслэг бэлэг авьяасны тухай үзлээ тийм ээ. Тэр сүнслэг бэлэг авьяас бол Бурхан өөртөө үйлчлүүлэхийн тулд тухайн хүнд итгэгч хүнд өгсөн тэр тодорхой бэлэг авьяас бол сүнслэг бэлэг авьяас юм аа. За хоёр дахь нь зүрх сэтгэл. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу гэж хэлж байгаа гэхээр танд төрөлхөөсөө одоо бүр жоохноосоо та ямар нэг зүйлд дуртай байгаа. Тодорхой зүйлс дургүй байгаа. Тэгэхээр тэр жоохноосоо таны дуртай, сонирхдог тэр сэдвүүд болвол дандаа Бурхан танд өгсөн гэсэн. Тэгэхээр Бурхан танд түүнийг өгсөн бол та түүнийхээ дагуу Бурханд үйлчлэх ёстой юм байна гэж ойлгох ёстой гэсэн. За бүр одоо ингээд нэг одоо яг миний амьдрал тохиолдсон нэг
хоёр хүүхдийн тухай яг нэг жишээ байгаа байхгүй. За нэг нь болохоор манай нэг найзын хүүхэд ингээл нэг 2000-аад оны үед 2002-3 оны үед манай хүн дөнгөж 2-3 настай л ийм хүүхэд байсан ээж аавтайгаа. Тэгээ Монгол тэднийх нүгэ явчлаа. Тэгсэн чинь л дараа нь ингээл нөгөө хүүхэд чинь сургуульд ороод нэг одоо тэгэхээр нэг 10-аад оны үе юм уу да. Тэгэхээр одоо нэг хэдэн бас нэг 10-аад настайч болж исэн юм уу. Тэгсэн чинь л тэгж нөө тэр санжир ерөөсөө энэ Америкаас ном захиж авахулж уншдаг гинэ гэл. Тэгж тэр нөгөө нэг жоохон хүүхдээ чинь за гэдгсэн чинь л тэгээ би одоо нэг л одоо хүүхдүүд чинь тэр үед одоо ямар ч ном сонирхож байсан юм байна. Тэгээ хүүхдээ уран зохиолын ном юм баах гэсэн чинь Обамагийн бичсэн номыг авч уншдаг гинэ тэр хүүхэд 10 настай да. Пөө хийжсэн ямар айхтар хүүхэд вэ чи одоо ерөөсөө тий. Тэгээд тэр хүүхэд өнөөдөр бүр Харвард төгссөн. Тэгээ би тэрийг дараа нь Харвардд орсныг сонсоод ерөөсөө гайхгүй байх. Оо за. Тэр хүүхэд бол бүр яг тэгнэ. Тэр 9-10 настайдаа тэр Обамагийн бичсэн номыг авч уншиж байгаа хүүхэд болвол одоо нэг арай л нэг өөр хэлбэртэй хүүхэд байгаа үстэй. Тэгэхээр тэр чин хаанаас бий болж байна? Тэр хүүхдэд анханаас нь өгсөн тэр бурхны одоо сэтгэлийн тэр өөрөөр хэлбэл зүрхний онцгой цохилт байна гэсэн. Одоо бас манай нэг таньдаг ихчийн хүүгийнх нь хүү байгаа аахгүй. Тэгсэн чинь ерөөсө дан түүхийн ном уншдаг гинэ. Тэгээд бүр ерөөсөө л тэгээд англиар уншдаг. Тэгээд ингээд уншихтаа 3-4 ном зэрэг уншдаг. Тэгээд 3-4 ном зэрэг уншихтаа тэгэхээр энд нэг ном дэлгээд орхицсон. Нөгөөдлийн өрөөнд өөр нэг ном дэлгээд орхицсон. Тэгэл нэг нь уншиж байгаа. Тэгэл юм хийж бас нөгөөдхийг уншдаг. Тэгээд тэр хооронд нь тэр номыг нь хаачих юм бол дургуутдаг гэж байгаа байхгүй. Яа хүнээ ном хаацсан гэдэг. Тэгээ бүр одоо ингээд цуг уулзаас сухлаар тэр чин тэгээд ингэсэн байна, ингэсэн байхгүй юу гэдэг ингээд бүр амар тийм түүхийн сонирхолтой юм байдаг гэж байгаа. Тэгээ би бол тэр хүүхд энэ хүүхд бол түүхч болох хүүхд байна. Тийм ээ? Улс төрчч болох юм уу? Одоо энэ хүүхд бол одоо тэр баг ухамсаргүй үеэсээ тийм юм сонирхдаг. Тийм ээ? Ийм одоо зүйлс өгөгдсөн байна. Яг түүнтэй адилхан танд ч бас яг тийм зүйлс өгөгдсөн байна. Та одоо бүр жоохон хүүхэд байхасаа одоо эрэгтэй хүүхэд бол одоо машин дуртай байдаг юм уу? Өшөө одоо юун дуртай байдаг. Тийм ээ? Одоо зарим хүмүүс одоо ингээд за жишээлбэл манай эхнэр эднэр бол ингээд орооцолцсон юм өмнөийг ингээд орооцолтоо гаргах амар дуртай. Тэгээд тэрийг ингээд төрчин зөвхөн нүдэнд ил харагдж байгаа чадвар нь шүү дээ. Тэгээд дараа нэг одоо бүр ингээд сонирхолтой юу байдгүй гэхэлэр ингээд ажил хийдэг байхгүй. Тэр ажлаас нь ингээд хүн хойноос нь уцтай хүүшээ миний тэрийг харсан уу гэхэлэр за байж тэр чинь байна шүү дээ. Тэр өрөөний тэр шургуулганы тэнд байгаа. Тэгж хэлдэг. Тэгээд тэр нөгөө нэг юм эвлүүлдэхтэй ижилхэн яг тэр чадвар нь өөр байдлаар тэгж илэрч байгаа байхгүй. Тэгээд бүр ингээд жоохносоо л одоо ингээд битээр анх уулзж явах үед ингээд нөгөө нэг магнитоны кассет байдаг. Тэг кассет орооцолчих би ингээд нөгөө нэг орооцолтойг нь гаргая гэ бүр ингээд бүр баярлаад. Тэгэхээр тэр болвол одоо энэ хүнд өгөгдсөн тэр нэг чадвар байна. Тэр чадвар нь бас одоо яг тэр өөрийн хэрэглээгээр хэрэглэгддэг байна гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр та нар өөрсдийгөө хараад одоо за би ер нь юунд дуртай вэ? Би яг юу хийхэд л надад хамгийн гоё байдаг вэ? Би яг юу хиймээр байдаг вэ? Тийм ээ? Тэгээд тэрнийгээ бүр ингээд жоохноосоо ахуулаад харах юм бол нэг ерөнхий дүр зураг харагдаж байгаа. Тэгвэл за тэр одоо тэр зүрх сэтгэлийн хандлагынхаа дагуу одоо яг бурханд үйлчлэх онцгой үйлчлэл дээр ажиллах ёстой байх нэ, тийм ээ? Тэрийг одоо ингэж таньж мэдэх хэрэгтэй байх нэ. Тэгэхээр одоо бид нар бол нөгөө нэг яг түрүүчийн тэр нөгөө сүнслэг бэлэгт атаархахгүй, бага сүнслэг бэлгийг авьяасаараа одоо ингэ бардамлахгүй гэдэг шиг энэ одоо дэлгэцэн дээр тийм ээ? Яг одоо 35 хүн байна. Тэгвэл 35 хүн нэг бүрийг өөр тийм одоо зүрх сэтгэлийн хандлага өгдсөн ба. Тэгвэл яг тэр өөр хандлагаараа дээр л төвлөрч үйлчлэх юм бол та бидний үйлчлэлээс хамгийн их үр жимс гарах боломжтой юм аа гэсэн үг.
Тэгэхээр юу нэ? Яг үнтэй адилаар бидэнд сонирхолтой тодорхой сэдв, үйл явдал, нөхцөл байдлын тухай бодох үед догдолдог онцгой сэтгэл хөдлөлийн зүрхний цохилтыг Бурхан бидний хүн нэг бүрт өгсөн. Бид зарим зүйлсийг зөнгөөрөө сонирхон анхаарах мөртлөө зарим зүйлс төдийлөн сэтгэл хөдлөдөг. Тэдгээр зүйлсэл таны үйлчлэх чиглэл байх боломжтой. Зүрхийг илэрхийлдэг өөр нэг зүйл нь халуун сэтгэл юм а. Таны сэтгэл зарим зүйлсд хүчтэйгээр татагдан хөдөлдөг атлаа. Зарим зүйлсийг огт тоодоггүй. Зарим үйл явдлууд шууд таны анхаарлыг татдаг адил зарим нь танд туйлаас уйтгартай санагдана. Энэ бүхэн таны зүрх сэтгэлийн төрхийг илэрхийлдэг. За би дахиад нэг жишээ аваа тий. Энэ хурцаг аав харагдаж байна. Хурцаг аав байна тий. За одоо манай хурцаа байна. За хурцаагийн аав одоо энэ намжилд болон эренцэнд орж тий танаа авч нь тий эренцэнд орж байгаа байна. За энэ хоёрын одоо хурцаагийн ах нь хосоо гээд та нар бараг сонссон байх. Америкт хамгийн анх одоо тэнгисийн явган цэрэг болсон залуу байдаг байхгүй юу. Тэгээ бүр одоо нэг Кувейтийг чөлөөлөх дайнд оролцсон одоо Америкийн тэнгисийн явган цэрэгтэй хамт оролцсон одоо ганцхан Монгол цэрэг байхгүй юу. Тэгээд ингээд хосоодоо уулзах юм бол бүр аягүй сонирхолтой. Бүр багасаа одоо аав нь офицер байхгүй одоо эрдэнэцэнд орж байгаа ч баг хурандаа байна уу тийм ээ. Тэгээд одоо хосоо хурцаа хоёрч хоёулаа л одоо офицер хүний хүүхэд байгаа шүү дээ. Тэгвэл хурцаа биш хосоо бол бүр цэргээр бүр өвчлчихсэн. Тэр одоо ингээд тэр үс мүсээ засуулсан. Тэгээд одоо ингээд ерөөсөө тэр сонирхдаг сэдв нь буу тийм ээ. Тэгээд одоо би нэг гэртэнд очиход ингээд 2-3 буу аваад тавьчихсан. Тэгээд одоо дөнгөж намайг очиход нөгөө ганцхан охинтой байсан байхгүй юу. Дөнгөж нэг жоохон хүү төрсөн. Нэг охиндоо калибр буу авцсан байл яах вэ. Тэгэхээр бүр одоо ингээд нэг бүр одоо аавын юунаас ахуулаад за тэгээд нөгөө хүүхд тэр хүн бол ерөөсөө бүр яг л одоо цэрэг болох. Тэгээд тэрэндээ бүр юм халуун сэтгэлээр дуртай учраас тэгээд үнэхээр тэр одоо цэргийнхаа өнөөдөр ч гэсэн одоо тэнгисийн явган цэрэгтэй бол ингээд офицер болоод аюул сан карьер хийж байгаа. Тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл яаж юм бүр жоохноос одоо хоёулаа ижилхэн офицер өнөө хүүхд мөртөө хурцаад тийм байсангүй. Харин хосоод яг тийм зүрх сэтгэлийн хандлага. Тэгээ бүр ингээд бүр халуун сэтгэлээсээ тэр одоо тэр цэргүүдийн ингээд уулзахлаар дан цэргийн юм ярина. За тэгээ юу ярих вэ гэхээр цэргийн бэлтгэл ингэж явагдаа тэгсэн чи станаараа ингээд тэрийг ингэж хийгээд стаар гэл ингээл бүр нөгөө ерөөсөө сонирхолтой сэдвэн тийм ээ. Тэгэхээр яг үүнтэй ижилхэн таны сэтгэл зарим зүйлсд хүчтэйгээр татагдан хөдөлдөг адил зарим зүйлсийг огт тоодоггүй. За одоо яадаг хосоод эсвэл одоо ингээд зөрүүлээд бахан урлаг одоо дуу хөгжим яривал тэр бол хосоод тийм сонирхолтой санагдахгүй шүү дээ. Харин одоо цэрэг зэвсэг одоо тэгээд ялангуяа өнөөдөр одоо энд тэнд болж байгаа ийм үйл явдлууд гэхэд бол тэрэн дээр бол бүр аюул сонирхолтой байна тийм ээ. Тэгэхээр яг түүнтэй ижилхэн тийм ээ. Таны сэтгэл зарим зүйлсд хүчтэйгээр татагдан хөдөлдөг атал зарим зүйлсийг огт тоодоггүй. Зарим үйл явдлууд шууд таны анхаарлыг татдаг атал зарим нь танд туйлаас уйтгартай санагдана. Энэ бүхэн таны зүрх сэтгэлийн төрхийг илэрхийлдэг. Та баг байхдаа таны гэр бүлийнхнээс хинэнч сонирхдаггүй зарим зүйлсийг та маш их татагдан сонирхдаг байсан байж болно. Түл тэдгээр сонирхол хаанаас гарч ирсэн юм бэ? Тэдгээр нь танд Бурханаас өгөгддөг. Бурхан нэг зоригтойгоор л танд эдгээр төрөлхийн хүсэл сонирхлыг өгдөг. Таны сэтгэл хөдлөлийн зүрхний цохилт бол үйлчлэл зориулагдсан өөрийн хэлбэрээ олж мэдэх 2 дахь түлхүүр тань юм а. Эдгээр төрлөх хүсэл сонирхлуудаа бүү үл тоомсорлоорой. Харин Бурханыг алдаршуулахад тэдгээрийг хэрхэн ашиглаж болох тухай эргцүүлэн бодоорой. Тэдгээр зүйлсийг хийхэд дуртай байгаад чинь нэг зориг байгаа. Тэгэхээр одоо бид нар бие бинийгээ хараад одоо энэ хүн болов айгүй ийм авьяастай, тийм авьяас байхгүй, энэ хүн энийг айгүй сайн хийдэг.
одоо нэг надад бол тийм байхгүй. За эргэн тойрны ялангуяа одоо ингээд сошиал медиа их болсноос болоод хүмүүс бид нар ер нь харьцангуй одоо сэтгэл санааны хямралд илүү их автомхай болсон гинэ. Яагаад үг гэхээр сошиал медиа байхгүй хахад одоо манайс өмнө 40 50 хүнтэй байх юм бол би тэр 40 50 хүнтэйг л өөрийгөө харьцуулж хардаг байхгүй. Хүн бол ерөөсө харьцуулахгүй байна гэж байхгүй шүү дээ. За тэгэнгүүт тэр 40 50 хүн дотроо одоо ингээд би нэг өөрийн хэлбэртэй байна. Өөрийн одоо бас нэг жоохон болсон болоогүй жоохон ч гэсэн амжилт байна. Би өөрийн гэсэн онцлогтой байна гэдгээ олж мэдчихлээрээ хүний сэтгэл ингээд тодорхой хэмжээнд хангалуун болдог. Тэгтэл өнөөдөр одоо сошиал медиагаас болоод би сүмийнхаа 40 50 хүнтэй биш. Энэ дэлхийд дээр амьдарч байгаа бараг 8 биллион хүнтэй би өөрийгөө харьцуулах ийм юм руу яваад орчихсон. Тэгээд яваад орчихлоор тэр 8 биллион хүн тэр ялангуяа тэр сошиал медиагийн пост харах юм бол тэр хүмүүс бүгдээрээ шахуу надаас сайхан амьдраад байгаа. Бүгдээрээ надаас шахуу надаас царайлаг, надаас амжилттай, надаас илүү одоо ингээд жаргаад, цингээд юм сонирхоод одоо яасан ч үзэсгэлэнтэй ямар ч мундаг юм тийм ээ. Тэгээд ийм байдлаас болоод өнөөдрийн цаг үед ялангуяа одоо сошиал медиа өссөн сүүлийн 10 хэдэн жилийн дотор ер нь хүмүүсийн сэтгэл санааны хямралах одоо ингээд стресс, депрессний төвшин бол хамаагүй их болсон гэж байгаа байхгүй. Сошиал медиа гарахаас өмнөх үедээ. Тэгэд нэг шалтгаан нь бол хүн өөрийгөө харьцуулдаг, нэг баримжаа авдаг. Хүн бол сүргийн амтан учраас үргэлж нөгөө бусдад өөрийгөө харьцуулж байдаг. Гэтэл нөгөө нэг харьцуулалтын дотроо ерөөсөө нөгөө нэг дээшээ гарахаа болчиход байгаа байхгүй бид нар. Одоо ингээл сая дөнгөж нэг баяр боллоо. Тэгэл би Facebook руу ороод харахлаар ерөөсөө баг манай навхан бүгдээрээ л хонь гаргаад, бүгдээрээ л хоньны гидсэдээд, бүгдээрээ л хоньны гидстэй хоошор хийж идэлсэн чи би ч гэсэн ингээд зааж нэг хонь авч хоньны гидс идмээр байна гэж санагдаад эхэлж шүү дээ. Тэгээд тэр нь хонь идээгүй, хоньны гидс идээгүй хүн баг би үлдсэн юм шиг тийм мэдрэмж төрж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр яаж хүний сэтгэлд эдгээр зүйлс нөлөөлж байгааг бид нар харж байна, тийм ээ? Тэгэхээр бид нар нэг зүйлийг ойлгох хэрэгтэй, тийм ээ? Би бурхны хувьд бол цорын ганц. Би энэ хүндрэлтний дунд ч гэсэн би цорын ганц. Миний хийж байгаа үйлчлэл тэр Facebook дээр байгаа хүмүүсийн шиг агуу их биш байж болно. Гэхдээ бурхан миний үйлчлэлийн хэр зэрэг агуу ихийг хардаггүй. Бид нар юу гэж хэлж байгаа вэ? Бурхан миний яагаад хийж байгааг бас яаж хийж байгааг л хардаг. Би түрүү хэлж штэ. Сүм дээр хог хайж байгаа хүнээс одоо магтж байгаа, номлож байгаа хүнээс гадна хог хайж байгаа хүнийг хараад бурхан илүү таашааж инээмсэглэж болно. Тийм ээ? Юу хийж байгааг нь биш, яагаад яаж хийж байгааг л хардаг. Тэгэхээр магадгүй энэ Facebook дээр байгаа 8 биллион хүнээс илүү бурхан намайг хараад инээмсэглэж болно. Боломжтой. Би одоо хэлээд байгаа шүү. Энэ дэлхийн хэмжүүрээр харвал одоо ингээд Elon Musk шиг баян хүн алга, Trump шиг илүү хүчирхэн хүн алга. Гэхдээ бурхан таныг намайг хараад Elon Musk-аас илүү, Trump-аас илүү сайшааж инээмсэглэж байх боломжтой. Тийм ээ? Бурхан бидний юуг хийж байгааг биш, яагаад, яаж хийж байгааг л хардаг. Тийм ээ? Тийм болохоор ерөөсөө тэгэж би болвол одоо хинч биш, би тэр бус хүмүүстэй адилхан мундаг бэлэг авяас надад байхгүй өдр гэж ерөөсөө тэгэж битгий бодорой гэж хэлж байгаа юм. Тийм ээ? Та баг байхдаа таны гэр бүлийнхнээс хинч сонирхдаггүй зарим зүйлсийг та маш их татагдан сонирхдаг байсан байж болно. Тэгвэл тэдгээр сонирхол хаанаас гарч ирсэн юм бэ? Тэдгээр нь танд бурханаас өгөгддөг. Бурхан нэг зорилготойгоор л танд эдгээр төрлөх хүсэл сонирхлыг өгдөг. Таны сэтгэл хөдлөлийн зүрхний цохилт бол үйлчлэлд зориулагдсан өөрийн хэлбэрээ олж мэдэх хоёр дахь түлхүүр тань юм аа. Эдгээр төрлөх хүсэл сонирхлуудаа бүү үл тоомсорлоор харин бурханыг алдаршуулахад тэдгээрийг хэрхэн ашиглаж болох тухай эргцүүлэн бодоорой. Тэдгээр зүйлсийг хийхэд дуртай байгаад чинь нэг зорилго байгаа. Библиэд
Дэд хууль 11:13-т эзэнд бүх зүрх сэтгэлээрээ үйлчил хэмээн удаа дараа бичсэн байдаг. Бурхан таныг өөрт нь албан хүчээр бус харин халуун зүрх сэтгэлээрээ үйлчлээсээ хэмээн хүсдэг. Хүмүүс өөрсдийн дургүй зүйлсээ хийхдээ бараг л амжилт гаргадаггүй шүү дээ. Бурхан таныг төрлөх хүсэл тэмүүллийнхаа дагуу өөрт нь болон бусдад үйлчлээсээ хэмээн хүсдэг. Бид зүрх сэтгэлийн тэмүүллээс сонссноор Бурхан биднараар хийлгүүлэхээр төлөвлөсөн үйлчлэлийн чигийг тодорхойлж болох юм а. Та Бурханд чин зүрх сэтгэлээсээ үйлчлж буй хэсгээ хэрхэн мэдэж болох вэ? Эхний шинж тэмдэг бол урам зориг билээ. Дуртай зүйлсээ хийж байхад тань хинч таныг урамшуулж, уриалж, эсвэл хийж байгааг тань шалгах шаардлага байдаггүй. Та тухайн зүйлийг маш дуртайгаар, таашаалтайгаар хийн. Ийхүү үйлчлэгтээ дуртай байх учир танд шагнал, алга ташилт, эсвэл цалин төлбөрч хэрэггүй. Харин эсрэгээр та дургүй зүйлээ хийж байгаа бол маш амархан урам зоригт нь хугардаг. Бурханд бүхий л зүрх сэтгэлээрээ үйлчилж бүгдээ илэрхийлэх хоёр дахь илэрхийлэл бол үр бүтээлч байдал юм. Бурхан таныг дуртай болгосон тэр ажлыг хийхдээ та тэр ажилдаа улам сайжран гарших болно. Тухайн ажлыг хийхдээ дуртай байх нь тэр зүйлийг төгс хийхэд хүргэдэг. Хэрв та тухайн ажилдаа дургүй бол тэр ажилдаа бараг л сайжирдаггүй. Харин эсрэгээр албан шахалтаар эсвэл ашиг олохын тулд биш, харин дуртай сэтгэлээрээ хийж байгаа хүмүүс л тухайн салбартаа хамгийн өндөр амжилтанд хүрдэг байна. Хүмүүс би зөвхөн мөнгө олохын тулд дургүй ажиллаа хийж байна. Тэгээд хангалттай мөнгөтэй болохоор нэг л өдөр өөрийн дуртай зүйлээ хийж эхлэх болно гэж ярихыг хүн бүрл сонссон байх. Энэ бол маш том алдаа. Зүрх сэтгэлийг тань хөдлөгдөггүй ажлыг хийж амьдралын хамгийн агуу зүйлс нь эд материал биш гэдгийг сана. Амьдрал утга учиртай байх нь мөнгнөөс хамаагүй илүү үн цэнтэй. Дэлхийн хамгийн чинэлэг хүн нэг удаа сургаалт төгс 15:16-д асар их толгойн өвчнөдтэй баян амьдралаас Бурханаас имээдэг сэтгэлтэй энгийн амьдралн дээр хэмээн хэлжээ. Сайхан амьдралд хүрэхийг л ганцхан зориг бүү болохоор учир нь энэ ертөнцид зүгээр л сайхан амьдрах нь хангалттай бишээ. Сайхан амьдрал нь таны сэтгэлийг хизээч бүрэн хангадаггүй. Та эд баялгаар дүүрэн байвч амьдралаа зориулах зүйлгүй байж болно. Харин оронд нь зүрх сэтгэлийнхаа халуун хүслийн дагуу Бурханд үйлчлэх илүү сайн амьдралын төлөө зориорой. Та яг юу хийхдээ туйлаас дуртай байна гэдгээ Бурхан танд юу хийх зүрх сэтгэлийг өгснийг олж мэдээрэй. Тэгээд тэр бүхнийг түүний алдрын төлөө хийх тун гэж. Амен. Тэгэхээр та биднэрт Бурхан төрлөхөөс ямар нэг тодорхой зүйлсийг хийхийг хүсдэг. Тухайн зүйл татагддаг тэр халуун зүрх сэтгэлийг өгсөн байгаа. Тэгээд зүгээр л нэг зүйлс битгий хий, тийм ээ? Яг тэр зүйлсээ л хийж амьдраарай, тийм ээ? Хүн яг тэр дуртай зүйлсээ хийж амьдрахтаа л хамгийн амьд байдаг. Сайн мөнгө хийдэг, тэгтээ тэр дургүй зүйлсээ хийж байгаа бол бид нараа амьдралаа зүгээр л хоосон үрж байна гэсэн үг. Тийм учраас Бурхан та биднийг өөр хэлбэрт өөр зүйлс татагддаг, өөр зүйлсийг төрлөхөөсөө сонирхдаг. Тэр зүрх сэтгэлийн анханаас нь өгсөн. Тэгэхээр тэр яг тэр зүрх сэтгэлээ олж мэдээд яг тэр үндсэн хандлагынхаа дагуу ажил амьдралаа төлөвлөж явбас сая бид нар бүрэн дүүрэн гүйцэд амьд амьдрах юм аа гэж хэлж байна. За тэгээд 30 дугаар бүлэг дууслаа.